Нэг зүйлтэй холбоотой санал бодлоо илэрхийлж бас шаардмаар байна. Өнөөдөр нэгэн эмээ сайтын сэтгүүлч зураглаач хоёрыг одоо энэ цагдаа юм уу хаанахын юм бэ те нэг хөлсөн гойцсон амьсгаацсан хэдэн залуучууд чирч авч явах гад ингээд байгаа дүр зургийг харлаа. За тэгээд асуудлыг нь тодруулсан чи эрүүгийн цагдаагийн мөрдөгчд юм шиг байна. Тэгээд ямар учиртай ингээд шууд баривчлаад аваа явж байгааг нь бол мэдсэнгүү. Энэ талаараа бол энэ цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхийг шаардж байна. Ямар учиртай яагаад шууд тийм гигэн цагаан өдөр шууд ингээд биед нь халтаад дээрэмчин шиг ингээ уцыг авах гад зуралтаад ингээ орилуулаад чарлуулад байгаа юм бэ. Тэгээ энэ өс сандаг те ингээ сэтгүүлчдийн үгийг сонсох дурггүй, шүүмжлүүлэх дурггүй. Тэгээ нэг өөрийг нь ингээ нэг хулгай лойрыг нь илчлэхээр өс сандаг ийм хүмүүс ингээ төр гарах ийм үнэхээр аюултай байна л да. Одоо ингээд энэ хууль зүйн сайд инх хоёрын хувьд бол сэтгүүлч нарт маш халтай ийм хөгийн ус төрч. Юм л бол одоо сэтгүүлч нарыг элдв хэрэгт гүтгдэг те элдв янзын байдлаар дандаа харддаг. Тэгээ нэг ч баримттай юм гаргаж тавьдаг. Дандаа ярьдаг нөгөө ээлжит нөгөө ус төрчөө гүтгдэг шиг нөгөө хүн алаад юу гэлээ чандарлаад болцсон гэж одоо нэгийгээ гүтгдэг шиг яг ингээд сэтгүүлчд биднийг бас ингээ их гүтгдэг. Тэгээд ээлжит одоо энэ инх хоёрын ийм мухай дээрэнгүүлтэл бол гарч ийна. Тэгээд Монголын сэтгүүлчүүд энэ асуудал дээр бүгдөө нэгдэж дуграараа нэгнийг хамгаалаарай. За энэ тал дээр сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл одоо мэдээлэл гаргасан байна. Ямар учраас яагаад баривчилж байгаа юм бэ гэдэг асуудлаар шаардлага хөргүүлж энэ холбогд талбарын тушаалтнуудыг одоо мэдээлэл өгөөч гэсэн ийм шаардлага мэдээлэл гаргасан байна. Энэ мэдээллийг бол заргийн одоо хамт олон бас дэмжиж байна. Цагдаагийнхаа энэндээ тайлбар өгөх хэрэгтэй. Тэгээ энэ үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн энэ хүмүүсийг ингэж хянаж, хяхаж хавчдаг энэ байдал бол энэ одоо энэ Монгол Ардын намын үед бол гаарсан. Тэгээд нэгэн бол өчигдөр үйлөө нэг төрийн албаагч бүр төрийн ажлын байран дээр бүр шээгээд исэн шүү дээ. Ийм аимшигтай үйлдэлийг нь гаргаж тавьсан шүү дээ. Тэгээ одоо яасан дарга нарын уурыг хүргэсэн юм аа яасан. Тэгээ одоо бүр ингээд шууд улаанцаа ингээд барьдаг, хордог болж байгаа юм уу? Энэ бол бүр аимшигтай нийгэм болж байна. Тийм учраас сэтгүүлчид энэ дээр бас нэгдэж дуграасаа гэж хүсэж байна. Бас хуулийн хэлтийн байгууллагаас энэ асуудал энэ танхай балмад үйлдэлээ таслан зогсоогоод энэ асуудал дээр тайлбар мэдээлэл өгөөч гэж хэлмээр байна.